Өвдөж өвдсөөр байгаа. Одоо ингээд аялал дуусчихсан. Энэ ямар гоё юм бэ? Яг гүмбү пандагийн нэг тосгонд ирсэн юм шиг санагдаад байгаа юм. Яна энэ жижиг амт нэг. Эрт дээр үед хааных нь хүмүүс энэ гүүрнэр болцдог байсныг мэдгүй ч гэж. Хаантан минь та төм нас болтугай. Hey guys, дараагийн ээлжид влогдоо давтаа мөрөд бүр амар шамирсан явж байна. Нүрээ ерөөсөө угааж болохгүй нэг 2 хоног нэг имчилгээ хийлгэсэн байгаа. Тэгээ одоо болохоор Шиньян хотод ирсэн яг 3 дахь өдөр явагдаж байгаа байхгүй юу? Гоё Burger King-ийн дабл бургерийг авцсан. Идэж үзье гэж бодож байна. Миний бодлоор илүү амар гоё амтагдах болов уу гэж бодож байна. Бага шопинг хийгээл өнөөдөр яваад байна ингээл. Яж ил нүд нь хөхөрцөө нэрэ. Хөхрөөгөө өвдөөгүй юм алга нэрэ байлээ. Tomorrow. Йоо, за өглөөний мэнд guys. Авсууж байна. За юу хийж байна? Сайхан. Зугаалаад Юм үзэл явж байна. Миний бүр ингээ ханиад бүр байхгүй болсон. Амар байна. Нийтээрээ би тэгээд 20 хэдүүлээ явж байна. Шиян гэдэг нэг хотод яваад байгаа байхгүй юу? Сая би өсвөлийн 2 хоног бүр нилээ өвдөөд заяа бүр яахаа мэдхгүй. Энэ хятадын им бүр амар юм байна. Ерөөсөө уугаал хоолооны тэр нөгөө нэг ханиалгаад байгаа тэр өвчин энэ тэр ингээд ер нь шууд алга болчдөг заяа. 1-2 минутын дотор тэгээд нэг юм тан шиг ингээд юм мууд юм байна. Тэгээд тэрийг уусан чинь дэжгүй болоод цаг агаар бол нэг иймэрхүү мод нь байгаадах ямар сони ч одоо бороо ороод өвөл болоо хүн бахтаа гэхгүй те. За одоо автобусандаа суугаад зя баасарсан. Зя өнөөдрийн outfit ягаан Michael Kors-ийн хүртэг доторх юм хөөрхөн baby blue цамц ээж хай гэдэг. Болоогоос тэр чигээр адитас өмссөн байгаа те. Хүрч адитас муу юм уу? Муу юм уу? Них хөөе гэдэг. За энэ сонирхолтой газар хүрээд ирлээ. Village Hand Drawn Tour Guide юм ээ. Ийм хятадын өөрсдийнхөө соёлыг харуулсан. Тосхон юм байна. Тий. Жимс авч идээ. Муудал энэ төргээ янз янзын юм байдаг шиг. Хам борхтой. Тэр ингээд юу байгаа хийчтэй юм шүү. Жижиглээд хийчтэй юм байна. Ийм гоё жимснүүд үүдийн бай. Энэ яадаг нэртэй жимс? Үсний ногоо юм уу, жимс юм уу мэдгүй. Энэ одоо яар сони байгаад байгаа юм. Борцог юм бах та. Нэг л сонирхолтой юм бах шүү нэ. За би нэг уух юм бол жимээ олж уухгүй бол бас эвгүтэх гэдэг шүү. Жохон би арзаагаал авчих гэдэг. Аав. Хоёлоо орж илээ. Ээж угаасаа юутай юм чи уцтай юм чи над руу залгах чинь. Хятад өдөртөгчлэг ингээл. За энд ч тэгэл ууж идэх юм байгаа. Жимс ногоо өдр байгаа. Ер нь бол аялал жуулчлалын тосгонтой хэсэг юм байна да. Үгүй хайлт харчих. Экосистем амьдралын туршлага гинэ. газар тавиалаа юм шүү дээ. Оо тийм шүү дээ. Музей шиг л юм байдаг л. Тийм лотыг аваад авч үзэх чинь нэг сонирхолтой хараг. Лотын ингэсэн ш сүрхий аягантай л хийж ирд юм. За аавын ч дуртай лоттой биш л байна да. Жохон яг миний удаа лоттой гашуу. Тэгвэл яг үнийг хэлээд би юм амтлахгүй л байна л да. Юу юм? Бүлээх юм. Сүүг нь хийжсэн болохоор бүлээх юм хийж байгаа. Уучаалгаар яадаг балгаалах. Жохон лавлагдчих. Залуу байх юм бол балхаар юм байна. За. Энэ хөгжмийн дэлгүүр jewelry маягийн юмнууд байна. Идэр юу юм? Чагаад юм шүү. Гар идэл handmade гар идлүүд ах шиг байна. За энэ ингээл ерөөсөө яг энэ хятадын яг энэ соёлыг харуулсан феноменон дээр гардаг. Тэр хэсгүүдийг харж байна уу guys? Тэр хэсэг бүр үнэн гоё шүү дээ. Яана энэ жижиг амт нэг. За энд нөгөө гоё тоолон байна. Шаар шиддэг. Бууддаг. Энэ ямар гоё юм бэ? So cute. Яа энэ арай сүүкүний маск байна. Энд нэг хэсэг нь явж байна. Хожуулчин болчиход яхад гоё юм байна. Өнөөдөр хоноод маргааш Бээжин рүү буцаад тэгээд Монгол явна гэж боддоо. Тэгэхээр би энийг ирсэн өдрөөс эхлүүлээд өвдөж өвдсөөр байгаа. Одоо ингээд аялал дуусчихсан. За энэ чинь харин жинхэнэ нөгөө хятад кинон дээр хараад байдаг
хаанд улсын хэсэгтэй газар байх ч нэ тэр дэдлэгээрээ яг юм худалдаа үйлчлэгтэй. Ээж энэ миний сонирхохгүйсэн юм бах та. Мөнгө төгрөг нөгөө авчирдаг мөнгөн зоос мос хятадчууд энүүгээр аддартай шүү дээ. Энэ ямар гоё мөнгөний мод вэ? Энэ чинь ингэдэг ийм эрзэнээр хийсэн юм биш үү? Ямар сонирхолтой. Иргэж мэргэнээс. Энэ тогсыг харалтаа. Энэ бүр яа гэдэг юм бэ? Энэ доошоо буудгүй лөө. Энэ ямар сонирхолтой. Энэ нэг алтан энэ айгүй сонирхолтой юм аа. Evil Eye Туркийн тахар цагаан хил ам явуулдаг. Энийг ээж таруулд юм уу? Луу муу амир юм шүү. Тийм үү, ямар айхтар уралдیں۔ Тэ энэ харж тийм луу муу бүр яаж урлаад байгаа юм. Тэгээд одоо сүсгэлэг юм аа яаж итэл. Ийм алтан ийм шоу муу өдр харахаар ингээд мөнгө өнөөдөртөө орж ирээд би баг тэр бөмтөн болчих юм шиг. Энэ 3D тоглоом биш үү? Guys, энэ яах вэ? Яа, энд нэг зураг авах бол тий яг ингэж орж тэр ямар гоё мод вэ? Тэгээ улаан юм зүтсэн бидгийг яг ямар төвчтэй юм бэ? Вау. Энэ гүр мөртэй хэсэг бүр ямар хөөрх юм. Мачи. Энд одоо ингээд эрт дээр үед хааных нь хүмүүс энэ гүүрнэр болцдог байсныг мэдгүй ч гэж. Вау, усны амар гоё юм биш тардаа. Энэ гүрний амзын хөөрх юм. Шил байна. Яа, за энэ мод ч одоо айгүй алдартай юу илээ. Энд зураг авах бол бүр амар гоё харагдах юм байна. Энэ одоо амьд мод юм бах та. Энэ хэсэг бүр ямар гоё. Энэ бүр яг нэг киноны хэсэг шиг юм байна. Яг энд ингээл хятад кинонд би тоглол яах вэ? Хаалтан минь та төм нас болтугай. Хамгийн юм удаа. Тий. Энэ бол гэхдээ энд бол нэрээс үнэхээр гоё зураг гарахаар. За энэ одоо бар клабуда. Нэг клаб. Энэ машин ундаг юм биш дотор нь. Тий, хүүхдийн машин дэш ундаг юм биш. Тэгээ энэ миний гоё унаа явбал гоё юм байна. Энэ тэгээд та анзаарж байгаа бол энэ хятад юмнууд дандаа улаан өнгөөр юмнуудаа хийсэн байгаа. Ер нь бол улаан өнгийг Аз эд баялаг дандаа амар гой юмыг дагуулдаг гэж угаасаа ярьдаг штэ. Бид тэгээ энд ирсэн чи яагаад ч юм уу улаан өнгөнд амар фэн болох гэдэг юм санагдаад байх юм шиг. Вау. Тэш явж үзье. Сүн үкүм. Зүлэг энд ер нь бол тэгэл 100 мөн байр ирүүл бүр илүү гоё юм. Яг гүмбү пандагийн нэг тосгонд ирсэн юм шиг санагдаад байгаа юм. Солонгостоос ингээ хааны ордон нь ороод явж байхад бас яг л ийм солонгост нэг киногон дээр гардаг те. Vibe хүмүүс нэг солонгос vibe аваад идэж. Солонгос vibe гэж юу юм гэж яг тэр нэг соёл нь ингээд амар орж ирж байгааг би vibe гэдэг байгаа байхгүй юу. Монголд очингууд Монгол гэр Монгол ёс заншил гэл ингээл бас харагддаг штэ. Солонгост ангууд ингээл хааны ордон өөрсдийнх нь тэр гуталмтлаа тайлаад ингээд дотор нь ороод идэг яг тэр мэрийдэр шал өөр бидэг. Тэнгүүд яттай болохоор бас ингээл яалч өөр мэдрэмжийг авч байна. За энэ хүрдийг нэг дуураж болдгийм болов. Том тэгвэл дуурахчмаар л гоё шүү. За хамгийн гол зэг ерөөсөө л энэ. За хоёр дахь хурлаа гарна. Яа. Тэр нэг хинийх нь баян айлуудын гэр юм бол амар гоё ярддаг. Энэ баян айлууд амар мэддэгтэй ингээд нэг гаднах юугаа ингээд амар гоё цацсан идэг мод хэлбэрт оруулаад харж байна. Л гээд харж байгаа мүү мэдгүй. Окей би энд зураг авах ёстой. Энд бүр ямар гоё харагдаж байна. Энэ араа. Тэмх боллоо гэж тас. A few moments later. За guys, бит хоёр та эрт нэг юм үзвэл энийг яг ихэнх хүмүүс мэдчихэж магадгүй. Гэхдээ яг мэдээд авчвал ийм AI-тай орчуулагчтай ийм device гарсан байна. Энийг аав ээж хоёр авч явж байгаа байхгүй юу? Бид гурлаа travel eSIM хэрэглэж байгаа болохоор VPN-ээр татаж авах ямар шаардлага байхгүй. Болохоор өөрийнхөө утастай Wi-Fi personal hotspot-а цацаад цэнэггүй юм биш үү? Нэг. Хаяад гараад ирсэн. За удахгүй үзүүлээч гэж. Жохон цаг авдсан байлээ яг үннийг хэлэхэд. Гэхдээ бичиж болно. Гэхдээ энүүгээр ингээд ярьчих болдгийм байлээ. Бүх хэл дээр юм уу? 200 хэл дээр юм уу? Тэр Монголоос англи хэлээр рүү орчуулад үзье заяа. Сайн уу? Чиний нэрийг хэн гэдэг бэ? Hello. What is your name? Hey guys, welcome back to the vlog. We are in Xi'an. Хөөе засууса. Бидний оролцож буй бүлэг дахин тавтай морил. Xi'an яг одоо ингэж орчилж байгаа. Энийг ер нь яг нэг аваа явуулаас зүгээр юм байлээ. Яаралтай үед гэсгээс энүүгээр ч юм уу тагсан жалаач болооч дэлгэргүүд бол дээжгүй. Юм л хөгжнө гэж энийг хэлдэг багттай. Амар над чиг хэлгүй хүнд. Гэхдээ яг цагаад болохоор амар юугаар англиэр ярьдیں۔
Гандар гэсэн хоёр дээр. Grandpa going to America after 40 days гэж хэлээд. Таалаа тэрийг хэлдэг. Үгүй. За буудалтай ирсэн байна. Манай буудал айгүй хөөрхөн дэжгүй буудал заяа. Түрүүний нэг ороод бахан бүтээгдэхүүн үзээд ийсэн газрынх нь тустай буудал. Энэ нас нэхэн 38 fuel гэсэн том газар байна. Тэгээд хүмүүс араад явцгаа би өрөөндөө үлдлээ гэдэг. Тэгэхгүй болж ер нь жоохон мяарч хад толцсон. Хаска тавиад нүүр хамаа угаацсан, шүд мөдөө угаацсан. Яг ороод бодоход амар гой бэлэн болцсон. Би та хэдэд нэрээ амар гоё маргалгын хятадын ийм бүр нэр үнэхээр мундаг юм байна уу? Би бүр шүтлээ. Яж л энэ авсан камерында бүр амар баяртай байна. Тэг ингэсэн байх чи намайг дагахгүй гэдэг яах юм? Хай. Хан шиг юм байд юм байна. Миний ууж дуусгасан одоо энд исэн бүх ийм 6 ширхэгтэй энэнтэй нийлээд 7 ширхэг уржигдэр аваад дуусчих байхгүй. Энийг ингээд ийм саруул арууд юм бай. Хуурай болоо цэртэй ханиалганд амьсан энийг уухаар юусэн ханиалгах байж байгаа байхгүй. Өрөвслийн ингээд дардаг гэдэг жаа. Би ч нөгөө хоолоо ер нь болно арагтаа өвддөг юм байхгүй юу? Гайгүй. Тэгсэн чи яалтчгүй юунаас юм мэдэхгүй өвдсөн. Энэ дундаас энэ нас ханиалганд амар сайн байсан заяа. Ер нь энэ ирэх юм 999 центр гэсэн. Энэ сироп байгаа зөө ханиалганы сироп уугаал нам. Бактерийн гаралтай ханиад магийн болчиход байгаа байхгүй юу? Тэгээ би зөвхөн хоолоо өвдөд миний хоолоо идэлчгээ явуулсан чинь энэ ч цаашаагаа ингээд хамуураа битүүрүүлээд нөлөөс гойчоод энэ хоёр яахгүйсэн зүгээр ингээд байхгүй амар байсан. Явахтаа нэг 5 траплио авсан байхгүй юу? Траплионд бүр ингээд яагаад ч намдахгүй хэсгийн цаг гайг болчоод ханиалгын сүлд ингээд дагтруу ингээд ийм цогж байгаа юм шиг яг тийм юмд ингээд толгоогоо ингээд нэг цохонгууд ингээд тарих хөдөлчлөө гэл ингээд барьдаг штеп. Нүдээ ингээд дэш ингээд нүдний энүүгээр өвдөө дэвэг өмсүүлтэй. Йоо нүдний даралт юм болов уу? Тархины даралт юм болов уу? Юу юм болоо гэл амар байдаг. Тэгээ та хэд болохоор хэрэг хятадд ч юм уу өвдөж ямар нэг юм болох юм бол энэ ханиалганы энэ сироп бол үнээр нам дарт юм билээ. Гэт хүнчлэн дотор орчоод ингээд амар халуун байгаа штеп. Тэгсэн мөртлөл ингээд чичрэд даарад ийм тан гэсэн. Энэний нөгөө хайрцаг нэ guys. Энэ яг таад дараа нэг хэрэг бол зураг мөргийн дараад энэ бол нэр өмнөхөр шилдэг гайсан. Ийм хөрсөд хоёр хөлс. Одоо энэ гаг хүлээл тэгэл бас ингэ ханиалга амар намддаг заяа. За тэр нөгөө толгооны нүдний өвчин ерөөсөө ивоперфинтэй л аварлаа. Йоо энэгүй бол би энийг бол өдөрт 3 ууж заяа. Тэгснэ энийг ууж хажуугаарнаас амар сая хоол идэхгүй бол нөгөө хотоодонд ингээд гинт амар олон ийм тан өндөр ороо явчихад бас их асуудалтай болоод байгаа хгүй юу. Хоол алга болоод байгаа юм. Тийм байна. Тэгээ иймэрхүү юмнууд байт юм биш үү guys. Маргааш шопинг хийх хүмүүс нь шопинг хийгээд тэгээ нөгөө талд болохоор аквариум үзэх хүмүүс нь аквариум үзэх юм байна лээ. Инээр бөмбөгцөөр агаад юу нь бол дэжгүй болж байна. Тиймэрхүү сайхантай энэ даа маргаашны сайхан шопинг мопинг хий гэж бодож байна. Өвдсөн байгаа болохоор ямар ч хоолны туршил байхгүй болчихдөг юм байна. Жимс амар гоё идэх туртай байгаа тань. Тэгээ би ч өдгөөрөө угаасаа дандаа алим юм уу жимсийн зэдэл явчихдаг. Okay guys, энэ нүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд энэ нүртэл үзсэн гэдэг бүгдээрээ комент хэсэг дээрээ улаан өнгийн ямар нэг эможи үлдээцгээе. Ямар ч хамаагүй эможи гэж болно. Гэхдээ улаан өнгийн шүү. Okay? Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Артэнэ жижиг YouTube channel-ийг subscribe хийх хэрэгтэй.